бүгд 31-р бодлогоо эхлэе. За 1-ээс 10 гэж дугаарласан 10 картны 4 шигэн цагаан, 3 шигэн улаан, 3 харанхуй өнгө гэсэн. Бүгд 10 картнаас 2-ыг сонгоод ялгаатай өнгөтэй байх боломжтой. Тэгэхээр надад бараг дугаар нь ер нь хэрэггүй гэсэн үг те. Яагаад гэвэл энэ юу гэж хэлж байгаа хэрэг 4 карт нь цагаан. За энэ 4 карт нь бүгд өөр дугаартай. Тэгээ 3 карт нь улаан. За бас бүгд өөр дугаартай. 3 шигэн хар бүгд өөр дугаартай гэдэг маань өнгөнүүд нь дотор ялгаатай шүү гэдгийг л хэлээд байгаа гэсэн үг. За одоо 10 картнаас 2-ыг сонгож ялгаатай 2 өнгөтэй. За бүгд чи 3 өнгө байгаа. Тэгэхээр одоо 3 өнгнөөс 2-ыг сонгох боломжийн тоогоо эхлээд авъя. Тэгэхээр энэ маань 3-ын факторалыг авах нь 3-аас 2-ыг 1 өрчгөн 2-ын факторал. Тэгээ нэг 2 хүлэх тооны өрчөж хуваахаар 3 янз гарна. Энэ маань юу гэхээр өнгө сонгох. За өнгийг бүгдээрээ яаж сонгож болох вэ гэхээр одоо эхлээд цагаан өнгийг улаантай. За цагаан өнгийг улаан өнгөтэй. Эсвэл дараа нь цагаан өнгийг хар өнгөтэй. Эсвэл улаан өнгийг хар өнгөтэй гэд өнгийг бүгдээрээ 3 янзаар авч болно. За тэгсэн чи одоо бүгд нь чи яасан гэсэн чинь энэ цагаан маань болохоор 4 шиг байгаа. Улаан маань 3 шиг, хар маань болохоор 3 шиг байгаа. За одоо энэ 3 сонгочоод одоо эхнийх нь харъя. За цагаан өнгийг бүгд хичнээн зэр авах гэж чинь надад 4 шиг байгаа. 4 цагаанаас 1-ийг аваад улаан өнг маань 3 шиг байгаа. 3 улаанаас 1-ийг сонгоно. Эсвэл цагаанаас гэхээр цагаан 4 картнаас 1-ийг аваад хар 3-аас 1-ийг авч болно. Эсвэл надад цагаан өнг маань болохоор энд цагаан хөхгөө 2 удаа авсан ба шүү дээ. Одоо энэ чинь улаан хөхтэй байхгүй. Улаан нь хөхтэй зүг. За тэгэхээр улаан өнг маань надад 3 шиг 3-аас 1-ийг аваад хөх 3 өнгнөөс 1-ийг авч болно. За тэгэхээр C4-өөс 1-ийг сонгох чинь 3, 3-аас 1 маань 3. 4-өөс 1 маань 4, 3-аас 3, 3-аас 1-ийг сонгох чинь 3 янз. Тэгэхээр өөрөвл цагаан улааныг сонгох нь 12 янз, цагаан хөхийг сонгох нь 12 янз, улаан хөхийг сонгох нь 9 янз. Тэгэхээр энэ чинь нийт хичнээн янз гэхээр энэ 3 нэмэхээр 24 дээр 9-ийг нэмэхээр бүгдээрээ 33 янзаар 2 ялгаатай картыг сонгож болох нэ. За 32 нь AB үзэгдлийн хувьд дараах нөхцөл биелжүүл нийцэх үзэгдэл гинэ. За нийцгүй үзэгдэл маань одоо ер нь бол нэгэн зэрэг ингээд явагдахгүй гэсэн үг те. Жишээлбэл шоо хаяхад сондгоонууд дээрээ буух, шоо хаяхад 2 4 6 буух 2 маань нийцгүй үзэгдэл. За тэгвэл нийцгүй үзэгдэл буюу А үзэгдэл явагдах, Б үзэгдэл явагдах хоёрын магадлалын нийлбэр гэдэг бол энэ хоёрын нэгэн зэрэг давхарч байгаас гэхээр за энэ худлаа юм ажиллахгүй тий. За энэ огтлцол гэсэн үг шүү дээ. Нэгэн зэрэг явагдах. Тэгэхээр нэг зэрэг явагдахгүй шүү дээ. За дараа нь болохоор яасан гэсэн чинь А үзэгдлийн магадлалыг Б үзэгдлийн магадлалаар өргөжүүлж байна гэдэг бол энэ бол үл хамаарах үзэгдлийн үйл биелэн тий. За өргөлийн хоёр үзэгдэл нэгэн зэрэг явагдах. За энэ болохоор яасан гэсэн чинь би А үзэгдэл Б үзэгдэл маань нийцэх үзэгдэл байгаа шүү дээ. Тэгэхээр А Б-ийн нэгдэл буюу аль нэг нь явагдах магадлалыг ол гэвэл А үзэгдлийн магадлал дээрээ Б үзэгдлийн магадлалыг нэмнэ буюу манайх энэ 3 дугаар нөхцөл биелжүүл нийцэх үзэгдэл. За 33 шок хаяхад анхны тоогоороо буух үзэгдлийг А гинэ. Тэгэхээр шоо хаяхад анхны тоогоороо бууна гэхээр 2 3 5 энэ 3 гэсэн. За 1 гэсэн тоогоороо буух үзэгдлийг 1 гинэ. Б гинэ. За дараах үйлрүүд аль нь өнөө Б гэж байна. За энэ хоёр л нийцэхгүй үзэгдэлтэй нэгэн зэрэг биенийхээ олныг давхцахгүй. Тэгэхээр А Б хоёр олныг нийцтэй гэдэг нь худлаа. А Б хоёр нийцэхгүй гэдэг нь үнэ. Энэ хоёр маань нийцэхгүй үзэгдэл. За тэгвэл нийцэхгүй үзэгдэл юм бол бүгдээрээ энэ хоёрын нэгдэл буюу аль нэг нь явагдах магадлал өрбөл 2 буух, 3 баах, 5 баах эсвэл 1 буух энэ үзэгдлийн магадлалыг олъё гэвэл аль нэг нь явагдах, ядаж нэг нь явагдах гэсэн үг нэгдэл магадлалыг олъё гэвэл А үзэгдлийг явагдах магадлал дээр Б үзэгдлийг явагдах магадлалыг нэмж өгнө. Тэгэхээр энэ 3 биелнэ гэсэн үг. За энэ болохоор А зээр нэгэн зэрэг явагдах магадлал нь энэ нийлбэртэй тэнцэхгүй гэж тэгэхээр худлаа. Энэ тэнцэн штэ. За тэгэхээр өрбөл 2 ба 3 зүг байна. За 34 А үзэгдлийн явагдах магадлал нь Б үзэгдлийн явагдах магадлал нь за А Б үзэгдлийн хувьд тэгвэл энэ хоёрын ядаж нэг нь явагдах гэсэн үг. Ядаж нэг нь явагдах үзэгдлийн магадлал энэ мөн үү? Энэ бол
ингээд өгсөн бол нийцүү үзэгдэл мөн үү гэнэ. Хэрэг манай А2 нийцүү үзэгдэл юм бол одоо энэ хоёрын ядаж нэг нь явагдах магадлалыг олохдоо бүгдээрээ А үзэгдэл явагдах магадлал дээр Б үзэгдэл явагдах магадлалыг нэмээд өгч. Тэгэхээр 0.3 дээр 0.5 гарах хэвээр. Тэгэхээр 0.6 гарна гэдэг бол энэ хоёр нийцгүй үзэгдэл биш байх нэ. За энэ тэгэхээр бүгдээр биш гэж хариулах нь ш. Хэрвээ нийцгүй үзэгдэл байсан бол энэ 0.5 гарах хэвээр. За 35. За уран зохиолын номын санд тооны ном 5 шиг, хилцүү ном 4 шиг, уран зохиолын ном 3 шиг гэсэн юм байна. Тэгвэл бүгдээр 5-аа нэгийг авсан тэр нь тооны ном баг. Тэгэхээр надад нийт 5, 4, 3 гээд энэ ч 12 ном байгаа юм ба шүү бүгдэнд чинь. Тэгээ бүгдээр 5-аар нэг ном сонгосон. Өөрөлдвөл энэ 12 номноос нэгийг авсан чинь тэр нь тооны ном байх буюу энэ 5 номны нэг баг. Тэгэхээр 12-оос нэгийг сонгох боломж 12, 5 юмнаас нэгийг сонгох боломжийн тоон 5 буюу 12-ны 5 байх нэ. За 36. Анги 25 сурагчтай. Спортын өдөрлөгт 12 сурагч сагсан бөмбөг, 20 сурагч гар бөмбөгийн тэмцээнд оролцсон. 9 сурагч энэ хоёр төрлийн тэмцээнд оролцсон байна шүү дээ. Тэгвэл оролцоогүй сурагчийг олгож байна. За би сагсан бөмбөг тоглох сурагчийг S гэж тэмдэглэжээ. Гар бөмбөг тоглосон сурагчийн олонхийг G гэж нэрлэлчтэй. За тэгсэн чинь 9 сурагч яасан гэсэн чинь хоёр төрлийн тэмцээнд хоёуланд нь орсон буюу спортын авиастай хөлт нь 9 байгаа юм шүү дээ. Тэгсэн надаа 12 сурагч сагсан бөмбөг тоглосон гэсэн чинь 12 хүүхд сагс тоглосноос 9 нь бас гар бөмбөг тоглосон. Тэгвэл 12-оос 9-ийг хасгаар 3 нь болохоор зөвхөн сагсаал тоглосон. За гар бөмбөг болохоор 20 сурагч оролцсон. Тэрний 9 нь болохоор сагс тоглоход оролцсон юм чинь зөвхөн гар бөмбөг тоглосон хүүхд бол 20-оос би 9-ийг хасчаар 11 нь зөвхөн гар бөмбөг тоглосон сурагчд. За тэгвэл спортын тэмцээнд оролцоогүй сурагчд. Тэгэхээр би сагсан бөмбөг одоо энэ гар бөмбөг хоёрыг ядаж нэгэнд нь оролцсон буюу энэ хоёр олонлогийн нэгдэл олонлогийн элементийг олно гэхээр яг сагс тоглосон сурагч дээрээ гар бөмбөг тоглосон сурагчдыг нэмэхээр манай энэ 9 маань 2 удаа нэмэгдээд байгааз тэгвэл энэ хоёуланд нь нэгэн зэрэг сагсч тоглодог, гар бөмбөгч тоглодог олонлогийн элементийг хасаад өгч гэсэн үг. Тэгэхээр бүгдээрээ 12 сагс дээрээ нөгөө волейбол тоглосон, гар бөмбөг тоглосон 20 сурагчаа нэмээд хоёулангийн тоглолтыг 9 сурагчаа хасаад өгнө. Яг бол 2 удаа нэмэгдсэн. Тэгэхээр бүгдээрээ 32-оос 9-ийг хасгаар энэ маань хэдэлх огс чинь 23. За 23 нь ямар нэгэн байдлаар спортлын өдөрлөгт оролцсон байна. Тэгвэл нийт 25 сурагчаас 23-ыг хасгаар 2 сурагч болохоор ямар ч тэмцээнд оролцоогүй байх нэ. За 37. За байгууллага 40 эрэгтэй 85 эмэгтэй ажилчинтай. 40 эрэгтэй 85 эмэгтэй ажилчинтай. За энэ болохоор эрэгтэй, энэ болохоор эмэгтэй ажилчтай тоо. За тэгвэл тэдний нүдний эмчийн үсэгт орсон үр дүн бүсгтээр харуулжээ гэж. За нүдний шил зүүдэг эрэгтэй хүн 25, зүүдэггүй 15 баг байна. Нийт 40-өөс эмэгтэй хүмүүсээс зүүдгэн 40, зүүдгүн 45 нийлээд 80 баг. Тэгэхээр ер нь бол нүдний шил зүүдэг хүн нийт 65 баг байна. Нүдний шил зүүдгүй хүн 60 баг байна. Тэгэхээр нийт эрэгтэй эмэгтэй хүн буюу манай байгууллагын ажилтны тоо бол 125 баг байна. За одоо асуултанд хариулнаа. 5-гаар нэг хүн сонгоод авсан чинь тэр нь нүдний шил зүүдэх хүн таарах магадлал. За тэгэхээр нүдний шил зүүдэх хүн бүгдээр 5-гаар нэг хүн авна гэж нь 125-наас сонгох боломжтой. Тэр нүдний шил зүүдэг. Нүдний шил зүүдэх хүн маань 65 байна. Тэр энэ 65 хүний л нэг нь байсан гэсэн үг тийм. Тэгэхээр хоёулангийн 5 дахь хураач энд 13, 5 турахаар 25. Тэгэхээр хариу нь 25-ны 13. За нүдний шил зөөсөн хүн таарсан. Тэр эмэгтэй байх магадлалыг олгоно. Тэгэхээр нүдний шил зөөсөн хүн таарсан гэдэг чинь энэ 65 хүний аль нэг гэсэн үг шүү дээ. Тэр нь эмэгтэй байх үзэгдэл. Тэгэхээр эмэгтэй байх нь надаа 40 шиг байна. Тэгэхээр эмэгтэй байх энийг бүгдээр 40 гэж бөглөнө. Тэгэхээр нийт нүдний шил зүүдэг 65 хүнээс эмэгтэй байх магадлал нь 40 шиг байна. Тэгэхээр бас хураанаа 5 турахаар дээр нь 8, доор нь 13. Тэгэхээр энэ маань 13-ны 8 байх нэ. Өөрөлдвөл нүдний шил зүүдэг 65 үзэгдлээс эмэгтэй байх нь 40 байгаа шүү дээ. Тэгэхээр нүдний шил зөөсөн хүн биднэрт таарсан. Тэгэхээр нийт боломж нь 65. Тэр нь эмэгтэй байх магадлал нь болохоор надаа 40 шиг байна. За
За тэгээд хураахаар 13.8 гэхин 2 оронтой тоолно да тий. За нүдний шил зүүдэггүй эрэгтэй хүн байх магадлалыг олно гинэ. Тэгэхээр нүдний шил зүүдэггүй тэгээд эрэгтэй хүн байх. Тэгэхээр ч одоо эрэгтэй хүн чинь нийт хэд байгаа гэсэн чинь нийт боломж одоо нэг хүн сонгосон чинь гэхээр 125 хүн сонгосон шүү дээ. Тэр нь нүдний шил зүүдэггүй. За энэ тэгсэн мэт эрэгтэй байх надаа 15 шиг байна шүү дээ. Тэгэхээр нүдний шил зүүдэггүй эрэгтэй хүнд 15 баг. За 5 тураачаар дээр нь 3, доор нь 25 баг нэ. Энэ хоёр дахь нь болохоор нүдний шил зөөс хүн таарсан. За тэгэхээр би одоо 65 хүнээс л авч байгаа шүү дээ. Тэр нь эмэгтэй байх гэхээр 40 шиг. За мөн байна. За дараа нь 38. За А, Б 2 хүнд 1, 2, 3 гэсэн тоо бичсэн 3 карттай хайрцаг байна. Тэд өөр өөрийн хайрцагнаас санамсруур нэг карт гаргаад ирсэн. Аль нь их тоо суугас нь хожих бөгөөд тэнцүү байх юм бол тэрийг тэнцэнэ гинэ. За эхний удаа тэнцэх магадлалыг олё гэж байна. За тэгэхээр эндээс А, Б суугасан нэгдүгээр энэ А нь болохоор эхний үний суугасан, Б нь болохоор нөгөө үний суугасныг ингээд бичиж. За эхнийх нь А үний суугасан, хоёрдугаарх нь Б үний суугасан картыг тэмдэглэсэн шүү. Тэгвэл нийт ийг л үзэгдэл нь гэхээр за хоёулаа нэг гаргаж болно, эхний үнийг гаргахаас хоёрыг гаргаж болно, эхний үнийг багт нөгөө хоёрыг гаргаж болно. Эсвэл эхний хүн хоёрыг гаргасан үед, эсвэл эхний хүн гурыг гаргасан үед гэх бүх боломжийг ингээд бичсэн чинь энд нийт хэдэн шиг байна гэхээр бид нар 9 боломж. За тэгсэн чинь тэр нь яасан бэ гэсэн чинь тэнцэх магадлал. Тэнцэх магадлал нь хэдийн гэсэн чинь ингээд 3 шиг байна тий. Тэгэхээр манай энд маань 3 байгаа юм чинь магадлал нь 3-1 байна. За тэгсэн чинь хоёрдугаарт нь яхан гэсэн чинь эндээс нэг удаагийн үйлдэлээр хожих, тэнцэх, хожигдох магадлал бүгдээрээ адилхан байна гинэ. За одоо бүгдээрээ эхний хүнийг хоцсны туйл да тий. Одоо нэг удаагийн үйлдэл хожих. За тэгэхээр А хүний хожихыг бодъё. За А хүний хожсон гэхээр бүгдээрээ энд байна. Гэхдээ А хүн хожно гэж А хүн их дугаартай гаргасан гэсэн үг шүү дээ. За тэгэхээр энэ 3 нь А хүний хожсон. За тэгэхээр 9 дотор А хүний хожсон хожих магадлал нь 3. За дараа нь би тэнцэх магадлал байл. За тэнцэх магадлалаас бүгдээр олсон шүү дээ. 9 дотор 3 басна тий. За одоо А хүний хожигдох магадлал гэхээр ясгаж А хүн за энд хожигдчихлоо. Энд хожигдчихлоо. Бас энд хожигдчихлоо. Өөрөлд 3 тохиолдолд нь хожигдож байгаа юм байна шүү дээ. За тэгэхээр өөрөлд юу гэсэн үг гэсэн чинь эндээс нэг удаагийн үйлдэл хожих, тэнцэх, хожигдох магадлал бүгдээр тэнцүү бөгөөд эдгээр маань 3-ны нэгтэй тэнцүү байх нэ гэдгийг бүглэх юм байна. Тэгэхээр энэ С хариу 3 юм биш. А39 нь болохоор шок орох үед 1-ээс 5 дугаартай буух магадлалыг ижлэхэн. А6 буух магадлал нь болохоор өөр бөгөөд өөртөө буух магадлалаас 2 дахин их байсан байна. За тэгээд одоо бүгдээр шоо орхих үед 1, 2, 3, 4, 5 энэ 5-ын аль нэг буух магадлал нь П гэвэл 6 буух магадлал болохоор түүнээс 2 дахин их гэсэн чинь 2П гэсэн үг. Иймд П болно гинэ. За тэгвэл бүгдээрээ юу гэсэн үгээр нэгдүгээрт нь за 1 буух магадлал нь П, 2 буух магадлал нь П, 3 буух магадлал нь 4 буух магадлал нь 5 буух магадлал нь буюу энэд адилхан. За тэгээд 6 буух магадлал нь болохоор харин 2П. Тэгэхээр эн чинь бүх магадлал чинь нэгтэй тэнцүү. Тэгэхээр нэмэхээр 7П нэгтэй тэнцүү буюу 7-ны 1 юм байна. Тэгэхээр энэ Б-гээ бүгдээрээ 7 гэж бүглэх юм байна. За тэгсэн чинь хоёрдугаарт нь шок 2 удаа орох үед 1-ээс 5 дугаартай буух үзэгдлийн А гэвэл А магадлалыг олгоно. 1-ээс 5-ын л аль нэг буна гэсэн үг. За тэгэхээр одоо бүгдээрээ 6 буух магадлалаа юу гэж олсон бэ гэсэн чинь 6 буух магадлал нь болохоор 2П-тэй тэнцүү буюу 7-ны 2. Энэ бол 6 буух магадлал. За тэгсэн чинь бүгдээрээ шок 2 удаа хаяхад эхний удаа хаяхад яасан гэсэн чинь 6 буугаагүй. Тэгэхээр нөгөө эсэргүүцэлийн магадлал нь болохоор юу вэ гэсэн чинь 1-ээс 7-ны 2 буюу 7-ны 5. За дахиад хаялаа дахиад нөгөөд маань бос 6 л буухгүй. Тэгэхээр эндээс хариу нь энэ квадрат чигээр тавьчих. Тэгэхээр манай А үзэгдлийн магадлал нь бол 7-ны 5-ын квадрат болж таа. За энэ бол 7-ны 5-ын квадрат. За дараа нь 3 дугаарт нь гэсэн чинь тэгвэл шоо 3 удаа орох үед ядаж 1 удаа 6 буух
үзэгдлийн магадлалыг B гийнэ. Тэгвэл ядаж нэг удаа буух гэж ам чинь бүгдээр яах юм гэсэн чинь ерөөсөө огт 6 буухгүйг нь болол эсрэг үзэгдлийн магадлал нь болч тээ. За огт 6 буугаагүй гэдэг чинь юу гэхээр бүгдээ эхлээд хаялаа 6 буугаагүй гэдэг чинь нөгөө бусд нь бууцсан. Тэр 6 буухгүй байх магадлал нь 7/5 дахиад буулаа. Дахиад хаялаа 6 буугаагүй буюу нөгөөд нь бус. За тэгвэл эндээс би нэгээс хасчихаар энэ маань 343-ны 125. Энэ бол ерөөсөө 6 буухгүй байх. Тэгээ нэгээс хасчихаар энэ маань ядаж нэг удаа 6 буухаа гэсэн үг тий. За тэгэхээр одоо эндээс бүгдээрээ 343-ны 343-аас 125 хасахаар 218 гарах байна. Тэгэхээр 40. За ангийн нийт сурагчдын 60% нь эрэгтэй бол ангиас санамсруу нэг хүүхэд сонгоход эмэгтэй байх. За ангийн нийт сурагчдаас буюу 100%-аас сонгоход эмэгтэй байх. Тэгэхээр надад 60% нь эрэгтэй юм чинь хаслаа 40% нь эмэгтэй гэсэн үг. Тэгэхээр эмэгтэй сонгох магадлал нь 100/40 буюу хоёулыг нь 20 дугаар ахаар энд 2, энд ч 5 болчихно. Тэгэхээр магадлал нь 5/2 байна.